хүүхдтэй болсон тэр мөчөөс эхлээд хосын харилцаа гэр бүлийн харилцаа болж хувирдаг юм байна гэдгийг мэдчих авсан. Хүүхдтэй болцоход анхны хосын харилцаанд байдаг шигэ бие биенээсээ хосын харилцааг нэхэх юм бол одоо тэнд асуудал үүснэ. Энд чи гэр бүлийн харилцаа руу орж байгаа учраас одоо би гэр бүлийн харилцаанд юмыг сурах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол хосын харилцаанд ингээд нэг өсрөөл нэг жилхэн үргэлжилчээд хүүхдтэй болчихсон шууд гэр бүлийн харилцаа руу ингээд апдейт хийгээл орчиж байгаа бол нөгөө хосын харилцааны энд ингээл хүүхэдгүй байгаа асуудын ямиг бие биенээсээ нэхэл. Үгүй чи надтай хүүхэд төрөөг байхдаа надад тэгээд цаг зарцуулдаг байсан биз дээ. Чи надад хайргүй болцсон юм уу гэдэг. Эн чинь өөрөө дахиад ингээл нөгөө нэг асуудлуудыг үүсгээд. Тэгэхээр анханасаа чи тэр хүүхдтэй болох гэж байгаа бол хосын харилцаа маань гэр бүлийн харилцаа руу шилжиж шүү. Гэр бүлийн харилцаа гэдэг чинь өөрөө хосын харилцаанаас ялгаатай ийм байдгийн байна. Ийм проблемууд учирдаг юм байна. Ийм санхүүгийн бэрхшээлүүд гардаг юм байна. Хосын харилцаанаар авахад санхүүгийн асуудал ямар байсан тэгвэл гэр бүлийн харилцаан дээр санхүүгийн асуудал яаж өөрчлөгддөг юм. Хосын харилцаан дээр чи бит хоёрын төвшөө явж байхад чи бит хоёрын уулзах бие биендээ цаг гаргадаг асуудал гэр бүлийн харилцаа руу очихороо яаж өөрчлөгддөг. Энэ бүх юмыг мэдээд хоорондоо ярилцсан байхад нөгөө асуудлууд нь арай гайгүй. Гэтэ би бол 100% шийдэгддэг гэж хэлээгүй шүү. Яг тэгэхээр тэнд 100% шийдсэн хос байгаагүй учраас. SoulLab контентын ерөнхий ивент тэтгэгч Дерматистер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab.